Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувгт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Юучин биеэсээ асар хүчтэй цэнхэр өнгийн маана цацруулсан зогсох өгöd Хера түүнийг байхан харна. Юучин дотроо цагаан галын арга барил, тойрог хоёр өөр үйлдэлтэй боловч чанарын хувьдууд адилхан. Цагаан галын арга барил маанаг зүрхний одоор зохицуулдаг бол тойрог нь маанаг нэхэх маягаар зохицуулдаг. Тойргийг одоор солино. Би ингэснээр маанаагаа ихсгэж чадна. Би маанаг нөхцөл байдлаас нь хамаарч өдөрдөж чадахч хэрэг буруу болвол шалтгааныг нь олоход түүхтэй байх нь дээ гэж тунгаана. Хера дотроо урхан минь тэр их хэмжээний маанаг төгс өдөрдөж байна. Замхах ёстой байтал тэхгүй вэ шүү дээ. Түүний насан дээр ингэх боломжтой гэж юу хэмээн дууалдана. Юучин гартаа галт хөнгөлөг үүсгэж түүнийгээ улам бүр нэгтаршуулан хувиргав. Дараа нь тэрээр галт хөнгөлгийг хурууныхаа үзүүрт шидэд сум болгон хувиргалаа. Хера дотроо галт бөмбөлгөөс шидэд сум болгочлоо. Тэр шивслэг хийхгүйгээр толгойдоо шидний тооцоололоо хийж байна. Бас шидээ цуслахгүйгээр шууд өөрчигчлөө гэж байгширна. Юучин анхны оролцлын хувьд дажгүй шүү. Надад мангас дуудаад өгөөч. Би энэ шивслийн хүчийг шалгах гэсэн юм. Тэгэхэд Хера за бойлон болох уу гэж хэлээд Хера шидийн тойрог ашиглан аврах том чулуун бойлом дуудав. Энэ бол Кабриван гойлом. Энэ өөрийгөө яаж хамгаалахаа мэддэггүй ч гэлээ. Гадна тал нь маш батгөх болохоор хамгаалалт болд юм гэлээ. Юучин хурууныхаа үзүүрээс хүчрхэг маананы цасраг гаргаж бойлом руу харав. Цасраг голмын цээжийг нэвтлэн түүнийг бүрэн бут нэрглээ. Үзэгдэл шилжиж. Үүний дараа Робериан Хера хоёр устгагдсан голмын өмнө яригцэж. Робериан ноён Юучин цагаан галын арга барилаар шидийн тойрог хийсэн юм уу? Хера тийм ээ, маананы цэвэр байдал нэгтаршилд ямар ч алдаа гараагүй. Төрөлийг нь тооцохгүй бол түүний дайралтын шид 3 дугаар тойргийн шидтний түвшнээс ч өндөр байна гэж хариулв. Роберин аимшигтай авьяас. Пулааны урдагт ашигладаг маананы арга барилаар тойрог бий болгочихлоо. Би одоо гайхан биширхийн оронд айж байна. Ноён Юужины цагаан галын арга барил 3 модтой. Үүнийг энгийнээр бодвол цагаан галын арга барилын 3 мод нь шидтний 3 тойрогтой тэнцүү гэсэн үгүй хэмээн бодов. Роберин чи ноён Юужины гасан гэсэн үг ихэд Хера тийм ээ, түүнд хийх ажил байна гэд өглөө гараад явсан. Роберин ноён Юужинд Акрионы зуушлах захидал бичиж болох юм байна. Хера Акрион номын сануу хааны гэр бүл дээд зэрэглэлийн язгуултан болон дээд түвшний шидтэн л тийшээ ордог шүү дээ. Роберин би ноён Юужинийг хангалттай орох хэрэгтэй гэж бодож байна. Ноён Юужин сарын дотор шидийн бичгийг бүрэн эзэмшсэн. Тэр тойргийг төвөө болгон шид хэрэгэлсэн. Бас тэр шид нь Кабрион Гуэлемийн бүх гадаргууг цоолсон. Тийм болохоор би зуушлах захидал бичнэ. Ийм авьяастай хүнд ингэж л хандах хэрэгтэй. Хера бусад шидтэнгүүд гомдлох магадaltaй гэхэд Роберин тэд гомдол гарвал атаархсандаа үннийг олж харж чадаагүй гэсэн үг. Яадагч байсан өнөөдөр ноён Юужин ямар аживтай гэсэн бэ? Тэр 10-оос нэг ч хүн танихгүй байх. Хера тэр найзтайгаа уулзсан гэсэн. Роберин найзаа хэмээн байхав. Мэрдэн талбай. Юужин талбайн голд сүндэрлэх Сениагийн аврах том хөшөөг ширтэн зогсно. Сениагийн хөшөө. Сения шидээрээ ямар нэгэн гайхалтай амжилт гаргахаараа ингэж инээдэг хэмээн бодон хөшөөг харан зогсож байтал ардаас нь нэгэн асар том биетэй сахалтай бурчинлаг залуу гүрч ирнэ. Юужин уу гэхэд Юужин цочсондоо зогтсов. Баргас уу? Тийм ээ. Баргас. Лайнхарт байна гэхэд Юужин 18 наснда ийм сахалтай болох боломжтой гэж юу хэмээн маш их тайхав. Аргис чи том болжээ. Гэхдээ над шиг өсөөгүй байна. Гэхэд Юужин чи новшин гэмээр хурдан том болж. Би гарыг ч натгаал мэдж байна. Чи сүүлийн 4 жил биеийн бэлтгэл сайн хийжээ. Гэхдээ наадах чинь хандалтгүй. Аргис хувцснаасаа нэгэн жижиг чамин шингэнтэй сав гаргаж ирв. Энэ манай гэр бүлийн булчин сайжруулдаг шингэн. Би чамд аваад ирлээ. Юужин шууд татгалцсан. Надад хэрэггүй өрхөд. Яагаад үгүй гэж. Манай гэр бүлийн тусламжтайгаар ноён Жихард жингээ хасаж бурчандаа томруулсан. Чи тэрийг мэдэж байгаа үсттэй. Юужин аавыг ярихаа бол. Наад хачин шингэнээ аваад надад шахахаа болцаа. Чи яагаад уулзахыг хүссэн юм бэ? Надад ганц шингэн өгөх гэж энэ хүүхд хэрээгүй байлгүй. Чи боолороо гудамжны талаар мэдэх үү?
Тэгэхэд Южин баг зэрэг гэж хариулав. Би тэнд Авробитийн төмсөг дуудлах худалдаанд орж байгаа гэсэн цуу яриа сонссон. Түм юу гинэ? Байхна асуухад Гаргас. Авробитийн төмсөг. Чи тэрүүгээр яах гэж байгаа юм? Чи мэдэхгүй юм уу? Авробитийн төмсөг шитгэнүүдэд их үнэтэй зүйл. Би өөртөө тусгай булчин сайжруулдаг шингэнийг Арутын алдартай архи хэмжээр хийлгэмээр байна. Хамт явъя. Би их мөнгө авчирсан. Гэхдээ хүрхгүй байж магадгүй. Чи надаас мөнгө зээлэх гээд байгаа юм уу? Аргас өгдөг сүгдэн. Би чамаас гуйж байна гэж хуухад Южин новш гэж битгий ингэж байгаач. Наад том би ч анхаарах татаад байна. Гаргас баярлалаа. Би чамд хүүтэй буцааж өгнө гэдгээ өөрийнхөө нэрээр тангарлаа. Би тэнд Авробитийн төмсөнөөс гадна өөр олон үн цэнтэй зүйл дуудлах худалдаанд орно гэж сонссон. Южин тийм үү гэж сонирхсон шинжгүй хариулахад Гаргас. Сонирн биш вэ нөө? Чамд винид байгаа болохоор бусад зэвсгүүд сонирхлыг чинь татахгүй байх шиг байна гэж хариулахад Южин надад тэр гудамж нь сонирн байд. Южин хэд хоногийн өмнө Юуди цамхгийн коридорт явж байхыг харсан бөгөөд тэр Сакибасын дутагдлын шинж тэмдэгтэй байжээ. Үзэгдэж шилжиж Южин улаан шидийн цамхгийн коридороор асхна. Южин Робериан намайг улаан шидийн цамхагт ирсэн дээрээ дуудлаа. Яг хэрэгтэй үед. Надад Роберианаас Юудигийн талаар асуух зүйлээ. Южин Роберианы өрөөнд орж ирэхэд Робериан пам дугуй ширээний ард түүнийг хүлээж. Робериан хүрээд ирвөө. Ноён Южин ийшээ сууч. Южин та яарад намайг дуутсан бэ? Робериан эхлээд үүнийг хардаа. Шидийн хүчээр нэгэн загтлыг агаарт хөөргөн Южин рүү нисгэхэд Южин түүнийг барьж аваад маш их тайхна. Южин Акирионы зуушлах загтлуу. Акирионы номын сан. Энэ нь 300 жилийн өмнөх хүртэл Арутын бахархад байсан юм. Энд шидийн гол мөн чанарыг хатвардаг. Шидийн цамхагт шидийн бичээс олон байдаг боловч тэдгээрийг Акирионы чанартай харьцуулахын аргагүй. Южин би одоохондоо даруухан байх хэрэгтэй. Яг одоогийн хувьд бол энэ надад ахтана хэмээн бодов. Робериан би чамайг одоо Акирион руу ороход яг тохирно гэж бодож байна. Чи шид рүү хитрхи гүн ороогүй байгаа болохоор чамд маш их боломж бий. Чи одоо Акирионы шидийн бичээсийг ойлгож чадахгүй байсан ч тэднийг зүгээр уншсанаар мэдлэгч нь өргөжих болно. Тэгээд нэг л өдөр тэр мэдрэгч нь чиний шидийг ямар нэгэн гайхалтай зүйл болгоно. Акирион дээр үеийн хуучны шидийг агуулдаг бөгөөд түүнчлэн тэр үедээ хамгийн шилдэн гэгддэг байсан гүн ухаантнуудын бичээсч бий. Южин сандал дээр суун зуушлах загтлыг анхаарахтай ширтэн. Южин тэгвэл магадгүй хатгатай Свенягийн бичээс шилсэн Акирионд байгаа юу? Робериан мэдээж улаан шидийн цамхаг, ногоон шидийн цамхаг хоёул хатгатай Свенягийн бичээсийг хадгалдаг ч гэсэн тэр сүүлийнхээ хэдэн жилд шулмын урлан судлалын 3 их хувьд шиднийхээ бүх гол зүйлийг бичсэн бөгөөд тэр нь одоо Акирионд байдаг юм. Шулмын урлаг нь Арутын түүхэн дэх хамгийн шилдэг шидийн бичээст тооцогддог. Түүнд хуулбар гэж байхгүй. Эхний ботыг нь олон нийтэд ил болгосон. Гэхдээ тэр чиний мэдхийг өргөжүүлэхэд хангалттай байх ёстой. Чамд өөр шидийн бичээс хэрэг болохгүй. Би шулмын урлагийн эхний ботыг уншаад миний бүхий л амьдралынхаа турш сурсан шид хүүхдийн тоглоом шиг санагдсан. Энэ зуушлах захидаг чамайг Акирионд баттай оруулна гэсэн үг биш. Би эхлээд чиний бодлыг сонсхийг хүссэн юм. Чамайг зуушлах захидал бичиж болох уу? Южин мэдээж хэрэг болно өгшөө. Яагаад ийм тодорхой юм асуугаад байгаа юм бэ? Химэн дотроо бодоод. Надад бол асуудалгүй. Гэхдээ энэ нь танд түүгүрч шуулах байх гэдэгт санаа зовж байна. Робериан ийм юмд санаа зовох хэрэггүй. Энэ сүртэй том асуудал биш. Южин тэр намайг зуушлах захидал бичих хүсэгтэй байна. Дургууг нь хүрэх юм хийснээс болж бодлоо өөрчлөхгүй байлгүй дээ, тийм ээ? Цамхгийн эзэн шоугийн зан гаргахгүй байлгүй. Асуух бол одоо л асуух хэрэгтэй гэж бодоод ноён Робериан надад Юуди ахын талаар асуух зүйл байна. Би Арутад ирдэг өдрөө нэг зүйлийг сонссон. Түүнийг шидэн дээр анхаарахгүй байгаа. Оронд нь ягаан дэнлүүний гудамжинд Сакибасаас таашаал авч байгаа гэж сонслоо. Робериан санаа зовсон царай гаргав. Южин энэ царайны хувирал тэр энэ талаар мэдэж байгаа бололтой гэж бодов. Робериан би чамд үүнийг яд юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Тэр үнэн. Би түүнд хэд хэдэн удаа сануулга өгсөн боловч ноён Юудигийн үйлдэлийг зогсоож чадаагүй. Өмнө нь олон хүн Сакибаст сүнсээс оруулснаас болж үхсэн. Хилмүүд олон нийтэд нэгттэй босоход чөтгөрийн хаан болон чөтгөрүүдийн зан авир эрс өөрчлөгдсөн. Сакибас хүртэл. Тэд хүний сүнсийг сордог хэвээрээ боловч үхтэл нь сордоггүй. Хилмүүдийн шөнийн хатан тэгхийг хоригддаг юм. Южин тэглээгээд тэр ахын минь үйлдэлийг зөвтгөхгүй. Робериан тийм ээ чиний зөв. Түүнийг ойлгохыг хичээгээрэй. Ноён Юуди 4 жилийн өмнө Хоф гэр бүлийн байрыг орхин Арут руу явсан.
Тэр энд маш их итгэл найдвар тэнэрсэн юм. Харамсалтай нь түүний авьяас хүссэн хэмжээнд нь хүрээгүй. Тэр олон удаа бүтлгүүцсэн. Шидийн цамхгийн шиттнүүд бидэхэд түүнд аль чадхаараа заасан боловч ямар ч үр дүн гараагүй. Бас ноён Юуди байр суурьнаасаа болж их дарамттай байдаг. Тэр дарамт нь цаг хугацаа өнгөрөх тусам улам ихссэн байх. Би түүнийг бага зэрэг чөлөөтэй байхыг зүгээр гэж бодсон юм. Би түүнд хэтрүүж болохгүй гэж сануулсан. Тэгэд сануудаагүй байсан бол ноён Юуди гутамд орох байсан биз? Юужин, би ойлгож байна л да. Би гол гэр бүлийн төв байранд 4 жил амьдарсан болохоор түүнд ямар байсныг гадарлаж байна. Түргэн ууртай Төвнис, залтай Энисил, бас Сиан Сиэл хоёр юуч хүчтэйгээс гадна маш авьяастай. Юуди тэр хоёртой хамт байснаар бүр ч их дарамтад орж байсан байх. Тэр шүүмжлүүж байсан ч хамаагүй. Самхавт үлдэж байгаа шалтгаан нь гол гэр бүлийн төв байрны хажууд арууд хамаагүй дээр байгаа болохоор тэр биз. Би түүнийг өрөвдөлттэй байдалд байгааг мэдэж байна л да. Гэхдээ Сакибастай зугаацхул хитэрсэн гэрэг. Тэд хандлага өөрчилсөн ч гэсэн чөтгөрл бол чөтгөр. Тэд хизээж хүмүүстэй зохицон амьдарч чадахгүй. Түүнийг Сакибастай яг юу хийдгийг өөрөө явж харахаас хэмээн дотроо бодох. Үзэгдэл свадигдаж бүтэн сартай шөнө боолороо гудамжинд Юужин Гаргис хоёр зүсээ хувироо хасхана. Гаргис, бид хоёр гэхдээ яагаад хөвөрмөлт тийшэд ашиглаж байгаа юм бэ? Юужин, гол гэр бүлийн хүүхдүүд хууль бус газарт харагдаж болохгүй. Сууг яриад арчихна. Гаргис, чиний зөв. Юужин, шидийн утсаар өмнөх хөтөчтэй байр. Хөтөч, орчихсон уу? Юужин, яаж мэдсэн бэ? Хөтөч, энэ утас зөвхөн боолороо гудамжинд л сүлжээтэй байдгийг. Би ноён Юудиг харуул дохио өгье. Юужин, чи түүнийг олж чадах юм уу? Юуди новш. Тэр ч гэсэн хувиргалтын шид ашиглаж чадна үстэй. Хөтөч, ноён Юуди хувиргалтын шид ашигладаггүй. Түүнийг дандаа нэг нүмергөө өмсөж явдаг гэсэн. Тийм болохоор түүнийг олох амархан байна. Юужин, Юуди новш. Тэр өөрийгөө хэн босхыг ил болгож анхаарлын төвд байх дуртай юм байх та гэж бодов. Боолороо гудамжинд олон тооны дуудлах худалдаа явагддагч бүгд ижилхэн дүрмтэй байдаг. Тэр нь мууцлалтайгаар дуудлах худалдаанд үн хаягдсах юм. Хамтрагчаас нь бусад бүх хүн өөрөөр өрөөрөө ордог тул үн хаягчийг хэн болохыг мэдэх боломжгүй. Послох суудалд 3 товч байгаа. Үн хаялцаанд оролцохыг хүсвэл хоолын товчийг дарна. Үнэ нэмэхийг хүсвэл баруун товчийг, посламж хэрэгжүүлвэл зүүн товчийг дараарай. Энд цагаа сайхан өнгөрүүлээрэй хэмээн тайлбарлаад туслах яв. Даргис, би чамайг дуудлах худалдаа санагдахгүй гэж бодсон юмсаа. Юужин, надад цагаа өнгөрүүлэх зүйл хэрэгтэй байна. Бас дуудлах худалдаанд юу орж байгаанд сонирхол татж байна. Хөтлөгч, энэхүү үзэсгэлэнтэй бүтэн сартай шөнө манай дуудлах худалдаанд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Манай дуудлах худалдаа үүнэт шидийн материал зардгаараа онцлог. Бид хамгийн сайныг нь ялангуяа хэлмүүдийн шидийн материалыг олж ирдэг юм. Манай эхний зүйл бол Бадариксийн ивэр, эхлэх үн 10 милийн сэл. Дуудлах худалдаагаа зарагдах Просиагийн жимс, Мандрикийн үндэс, Юэрекийн цэцгийн нахай зэрэг шидийн материалуудыг танилцуулснаар үйл ажиллагаа үргэлжлэв. Даргис, энэ амьд төр даалзайн. Хорон гэхэд Юужин санаа албана. Юужин, чи Авробитний төмсөг дуудлах худалдаанд орно гэдэгт итгэлтэй байна уу? Даргис, тийм ээ, би тэднийг баттай зарна гэж сонссон. Хөтлөгч, энэ төмрийг хараахан тодорхойлоогүй байгаа. Энэ нь удаан хугацааны туршид зарагдаагүй юм. Өнөөдөр оролцож байгаа хүмүүсээс цөөхөн хэдэн л энэ төмрийн үн цэнийг мэдэж байгаа ах. Юужин, энэ хараахан зарагдаагүй байгаа болохоор тэр нөгөө хэдээсээ өөрөөр тайлбарлаж байгаа ах гэж бодож байтал хөтлөгч, энэ төмрийг хэлмүүдийн казар дулаас олсон. Энэ нь сарны гэрэлд үзэсгэлэнтэй гэрэл гаргадаг. Үннийг хэлэхэд үүнээс өөр үн цэн гэж байхгүй. Үүнийг боловсруулахад хитрхи хатуу бас мана хүлээж авдаггүй юм. Цонхныхоо тавцсан дээр чимэглэл болгон тавих боломжтой. Сарны гэрлээс гаргах гэрэл нь үнэхээр үзэсгэлэнтэй. Ниймэлийн сэлээс үн хаяж эхэлнэ. Тайзан дээрх нууцлах төмрийг хараад маш их цочирдсан Юужин сандрна. Үн хаялцах голын товчлуурыг хүчтэй дарав. Баргас байх уу? Хөтлөгч, та үн хаях хүсэлтэй байна уу? Юужин 1 милийн сэл. Юужин, эндээс олдно гэж сансангүй. Өнгө муутай ийгт. Элдний гэлбэртэй сүрүүлвч. Түүхэнд хараахан бичигдээгүй байгаа ийгт. Энэ бол сарны гэрэлт ийгт. Послах, таны амжилттай. Үн хаяж авсан бараа бэлэн боллоо. Харгас, чи яагаад ийм хэрэггүй юм ахчихваа гэхэд Юужин, эргэлзэх юм алах. Энэ сарны гэрэлт элтийн хилтерхий байна. Үүний хилтерхийг олсон газар болох казар дуулаас
Би өмнөх амьдралдаа анх сарны гэрэлт элдийг олж байсан шүү дээ. Сарны гэрэлт элд газал доорх гүн шоронгийн төвд байсан. Вермут хилмүүдээс явхдаа элдээ анх олсон газарт нь аваачиж битүүнжилсэн юм байх та. Сарны гэрэлт элд хитрхи аюултай. Тэрхүү муу ёрын элд зөвхөн вермутыг л өөрийн эзнээ гэж хүлээн зөвшөөрсөн. Далайх болгондоо аимшигтэй сүрлийг авчирдаг байсансаа вермут элдээ дангаар нь битүүнжих нь хангалтгүй гэж үтсэн баг. Тэгээд элдийг хэд хэдэн хэсэг болгон хувааж би энэ хилтерхийд хүчнийх нь нэгийнхэн хэсэг агуулгадж байгаа байх гэж найдсан ч тэгтэл юу ч алах. Энэ нь 300 жилийн өмнөх шиг муу ёрын энерги ялгаруулахгүй, туйлын чимээгүй байна хэмээн дотроо эргэцүүж байтал утас дуугарч хөдөж. Ноён Южин, ноён Юди хүрээд ирлээ. Южин, би явлаа. Парис. Чи үргэлжлүүлэн үзэхгүй юм уу? Южин, үгүй ээ. Би чамд карта үлдээчи. Тэд нар аврах биетний төмсөг гаргаж ирвэл үүнийг ашиглаад үн хаялцаарай гэж хэлв. Үзэгдэл шилжиж Южин, би хаашаа явах вэ? Хөтөж. Та гудамжныхаа өмнө зүг рүү явбал Рафлесиа гэдэг дэлгүүр байгаа. Ноён Юди тэнд байна. Үзэгдэл шилжиж Южин дэлгүүрийн гадаа ирэв. Южин, энэ газар байхдаа үүдэнд нь хоёр чөтгөр харуун зогсох ба чөтгөрүүд үүж төлөвч үү гэж асуухад Южин, би чөтгөрийг төрснөөсөө хойш анх удаагаас андаар нь харж байна. Өмнөх амьдралдаа бол харц тулгарх мөчөдөл тэднийг шууд алчдаг байсансаа хэмээн дотроо бодоод би ормоор байна гэж хэлв. Орох төлбөр 2 million сел. Энэ төлбөрт таны харахыг хүссэн зүүд болон үргэлжлэх хугацаанд багтсан байгаа. Та орох хэвээрээ юу гэж асуухад Южин 2 сая селийн дэвсгэрт гаргана өгөв. Цагаа сайхан өнгөрүүдэрэ гэж хэлээд хаалга нээж өгөхөд Южин дотош алхам орлоо. Олон хүн болон Сакебасууд цугларсан Рафлесиа дэлгүүрийн доторх уур амьсгал пижинсэн. Хөл хөдлөөн ихтэй байв. Южин, Юди энд байхгүй юм шиг байна. Би хаан зүүдлэх ёстой юм бол. Нэгэн Сакебас. Та яарч байгаа бололтой тийм үү? Ямар игдүүтэй үйлчлүүлэгч вэ? Энд анх удаага ирж байгаа мó? Та доод давхрын өрөөнд зүүдлэнэ. Эхлээд үүнийг уучих. Эндээс хэдхэн балга уучхвал өөрийнх нь хүслийг илэн далангүй илэрхийлж чадна шүү гэж хэлв. Южин, надад арх хэрэггүй. Би зүгээр л доошо бууя. Сакебас. Ааха, энд хэлхээсээ хичээд байгаа мó? Хоёулаа тэгвэл онцлогийн өрөө рүү явах уу гэж хэлээд Сакебас Южинийг дагуулсан доод давхрын урт хамглоор асхав. Южин, бар зэрэг айж бод. Би өмнө хизээч ийм зүйл хийж үзээгүй гэхэд Сакебас, битгий санаа зов. Танаас ердөө багахан хэмжээний энерги л авна. Маргааш нь хальт ядаж магадгүй юм гэж хэлв. Южин, тэд нар доод давхраа ингэж барьсан байх нэ. Миний энд хийх ажил дууслаа гэж бодоод Южин, би өөрийнхөө орон дээр л унтмаар байна. Тийм болохоор уух юмны чинь мөнгийг төлчихье. Хариулт хэрэггүй гэж хэлэхэд Сакебас, "Оо, за, юу вэ?" хэмээн гайхаж байх зуур. Южин, барах хаалга хаана байд юм бэ? Сакебас, би хүрвээд үгүй. Ойрхон байдаг ресторан руу очтол зам байгаа гэж хэлнэ. Зам заав. Үүдээр гарахад чөтгөр. Та сайхан зүүдлээ үү гэж асуув. Южин хариулсангүй. Ресторанд орж суугаад Южин, надад цэстэрэ байгаа хамгийн гоё хоолыг аваад ир. Нэмэгтээр мах захиалъя гэж хэлв. Южин, захиасан хоолоо идэж байтал гинт тэр энд байна. Хаалгаар 2 хамгаалагч, нэг нь нүмерхтэй хүнийг түшин оруулж ирэхийг Южин олж харав. Южин, Юди новш хэмээн дотроо маш ихээр уурлав. Южин Юдиг харан маш их уурлаж, Юди новш Лайнхартын ууган хүү ээж яаж Сакебастай зугаас хасгаад нь чөтгөрөөр төшөөж явж чадж байна хэмээн дотроо зэвүүцэн бодов. Харуулууд Юди түшин гадаж авч гарахад Южин ширээнээсээ босон тэдний араас шөнийн гудамж руу баган гарав. Южин, тэр хаашаа явж байгаа юм бол гэж бодон дагаж байтал. Хамгаалагчид Юдиг нэгэн байшин руу орчихов. Южин араас нь явж байтал түүний урдуур том биетийн эсчүүд гарч ирнэ, замыг нь хав. Харуул, хөөе жаала, энэ дэлгүүр биш, зайлж үз гэхэд Южин, тэгвэл энэ юун газар юм бэ? Зүгээр зайл. Намар тавлж байна гэж бодоо юу гэд харуул Южиний холоог бооход. Тавлж байгаа юм шиг сонсогдож байна гэж хэлээд Южиний хүчтэй сохиртод том биеттэй харуул цустайгаа холилдон хойш шидэнгдэж газарт хүчтэй унахыг хамтрагчд нь байхан харав. Харуул, муу галзуу новш, би чамайг устгана гэж ойрлон дайрахад 2 харуул хутах сэлмээ барин Южин рүү зэрэг дайрах бөгөөд Южин тэдний тогтолгооноос гарамгаа болтож. Южин хит хүчтэй зохиод тэдийг амархан унгав. Южин залуусаа, надад одоо энэ юун газар болохыг хэлээч гэж асуухад
бүгд ухаан автсан байх ба. Юу вэ? Бүгд ухаан автчихсан юм уу? Хай өөрөө очиж харах нь хамаагүй хурдан биз гэж бодод. Юужин байшингийн модон хаалгыг хүчтэй өшгөлөн эвдэж дотогш ширүүн дэвтэрмөрөв. Юужин мансууруулах бодисоос болж утаа гарч байгаа юм байх та. Юудын новш мансууруулах бодис ашигладаг болчихсон хэрэг үү? Түүнд амарт хэрэгтэй гэдгийг ойлгож байна л та. Гэхдээ ингэж амрах нь буруу хэмээн дотроо бодож байтал. Харуул. Хин? Чи хэн бэ? Чи яаж орж ирэв? Гадаа хамгаалагч байх ёстой доо гэж хэлсээр гүүж орж ирэхэд. Юужин хөөх хүн араатан чөтгөр хоёв санаа нийлж хамт мансууруулах бодис зардаг болсон хэрэг үү? Төрөх төрлийнхэн үнэхээр ив түнжинтэй байгаа харагдаж байна шүү гэж хэлэхэд. Харуул. Түүнийг устгах гэж хэлэн дайрлаа. Зэвсэгтэй харуулууд Юужин рүү зэрэг дайрсан ч Юужин шид ашиглан тэднийг ганцхан цохилтоор бүгдийг нь газарт унгав. Юужин үлдсэн нэгнээс нь Юуди хаан байна гэж асуухад нөгөөх нь юу ч хэлсэнгүй. Юужин юу ч битэл би өөрөө түүнийг орчихно гэж хэлээд. Юужин илдээ дээш өргөн асар хүчтэй салхины урсгал үүсгэж тэрхүү хуйлрах салхиараа байшинг бүхэлд нь нэгжин хайж эхлэв. Юужин нэг болон хоёр давхрын өрөөнүүдээр хайхад Юуди алга. Данцхонд газар үлдлээ. 3 дугаар давхар гэж хэлв. Юужин хуруунаасаа цэнхэр шидийн туяа гаргаж таазыг соолон дээд давхар руу үсгэн гарав. Юужин 3 дугаар давхрын ганцхан өрөөнд л Юуди байна гэж бодохтой зэрэгцэн хаалганаас хар энерги ялгарч эхэллээ. Юужин үүнийг харсан даруйдаа гахтай байсан сарны гэрэлт элдийн хилтерхийг ураг шидэв. Хүчтэй харанхуй энергийн дэлбэрэлт бодоход тэрхүү маанаг сарны гэрэлт элдийн хилтерхий өөртөө сорн авч дайрагтыг нэгцав. Юужин энэ үнэхээр сайн үйлчилж байна шүү. Энэ хилтерхийд сарны гэрэлт элдийн маана сордог чанар нь байсаар байгаа юм байна хэмээн дотроо бодон баярлав. Юужин саяны хар шид байв уу гэхэд өрөөнд байсан шидтэн гайхна. Төрүүний шид түүнийг шууд алах ёстой байсансан. Тэгтэл нэг хамгаалтын зүйл хаачлаа. Юу байваа хэмээн бодож байхад Юужин дотроо хар шидтэй орооцолдож болохгүй гэж Гиллерт Лайн харт надад хатуу сануулсан. Тэгтэл түүний хүү Вермутийн үр удам ийм зүйл хий суудаг байна шүү дээ гэж уурсан бодоод Юужин хөөе чи одоо зүгтвэл би араас чинь хөөхгүй. Миний нүднээс далд ор гэж ууртайгаар хэлв. Юужин биесээ асар хүчтэй маана сасруулж өөрийн хүчийг мэдрүүлв. Шидтэн аслангийн дил шиг цагаан гал гарч байна. Арай гэж бодон эргэлзэж байх зур өрөөнөөс хоёр чөтгөр гарч ирэхэд Юужин Юудиг авч явсан чөтгөрүүд байна. Хоёр чөтгөр хумсаа ургуулan дайрахад бэлдэж Юужин илдээ барин хамгаалтын байрлалд орлоо. Юужин хүрээд ир гэхэд чөтгөрүүд Юужин рүү нэгэн зэрэг ширүүн тогтолж эхлэв. Юужин илдээ хүчтэй далайж асар том энергийн давалгаа үүсгэн нэг чөтгөр рүү дайралт хийв. Нэг чөтгөр нь цустайгаа холилд нь хойш шидэгдсэн ч нөгөө чөтгөр нь Юужин рүү үргэлжлүүлэн дайрлаа. Юужин элднийхээ ганцхан цавчлалтаар дайрсан чөтгөрийн гарыг тастан унгав. Тэгэд маш хурдан хөдөлж үлдсэн чөтгөрийн нүүрнээс гараараа хүчтэй барьж чөтгөрийн толгойг хүчтэй хананд цохиж унгав. Юужин дүрээ хувиргах шидээ суслахад шидтэн сандран. Юужин Вайнхарт гэж үү? Чи мөн гэж үү гэж сандран асуухад намайг хэн болохыг мэдсэн юм чин замаас холт гэхэд шидтэн Юужин ноёнтон би тайлбарлая. Үгүй тэр зогсохгүй байна. Тэгвэл үхээч хэмээн хар шидээр гинт дайрав. Юужин тэрхүү хар шидийн дайралтыг нүд ирмэх зур хоёр хувааж орхив. Үүнийг харсан шидтэн сохилтой юм бэ. Тэр яаж ийм амархан хаагаад байгаа юм бэ? Би яг үххнэ хэмээн дотроо сандран бодов. Тэр мөчид Юужин зөрүүлээд маш хурдан хөдөлж шидтний хоолойд илдээ тулгаад зүгээр зогсож бай. Ямар нэгэн зүйл хийх гэж оролдвол хоолойг чинь зүсэн шүү гэж анхааруулв. Юужин шидтнийг сүрдүүлж зогсоосныхаа дараа тэнд байх нууцлаг тахилын морийг олж харав. Өрөөний голд тахил бүхий орон дээр Юуди хөвтөх бөгөөд түүний өмнө цэнхэр өнгөөр туяаран гэрэлтэж буй амьтны зүрх тахихийн хундаг дотор байхыг Юужин олж харав. Юужин зан үйлд ашигладаг хундаг байна. Хундаг дотор юу байгаа юм бэ гэж шидтнээс асуув. Шидтэн тэр нэг эвэртийн зүрх. Юужин нэг эвэртэй гэж маш их гайхав. Нэг эвэрт нь хүчтэй маана, ариун хүчтэй амьтан болохоор ариун ус гэдэг хочтой. Зүрх нь хүнийхээс хамаагүй илүү үн цэнтэй тахил болдог байх нь хэмээн дотроо эргэцүүлээд. Юужин чи чөтгөрийн хаантай гэрээ хийх гээд байгаа мó гэж асуув. Шидтэн би яаж чөтгөрийн хаадын нэгтэй гэрээ хийж зүрхлэх вэ дээ? Хизмүүдийн баран ол хүртэ хийх гээд
гэж хэлэхэд Юужин тэр нь хий юм бэ? Шидтэн гүнгийн авхай нойрны жибэлса шуламсын туслах байгаа юм гэж хэлв. Юужин шууд түүнийг хэн гэдгийг танив. Шөний хатам шулам нойрны жибэлла. Тэр хараад идсэн шулам 300 жил амьдарчээ. Хижмүүдийг одоо хоригдол болон сүрлийн чөтгөрийн хаан удирдах байгаа. Тэр чөтгөрийн хааны хажууд юу ч биш ч гэсэн шөний хатан шулам гүнгийн авхай гэж дуудуулахаар хүчтэй нэгэн хэмээн дотроо эргэцүүлээд. Тэгэхээр Юудын нэг муу гүнгийн авхай нойрны жибэлла шулмын туслахтай гэрээ хийх гэж байгаа хэрэг үү? Чи тэгж хэлээд байна уу? Тэр гэрээг хийхийн тулд өөрийн ухаан бодлоо алдтал мансууруулах бодист манарч ганц эвэртийн зүрхээр дахид өргөж байгаа юм уу? Би зөв ойлгосон уу гэж асуув. Шидтэн шууд өвдүүдээрээс өвдөм толгоогоо газар магаад. Энэ ноён Юудигийн тушаал байсан юм. Нэг эвэртийн зүрхний мөнгийг ноён Юуди өөрөө өгсөн. Би ноён Юудигийн хүсэлтээс татгазаж чадаагүй. Өөгүй ээ, тушаалаас нь гэж хэлэхэд Юужин. Би чамайг татгазаж чадаагүй гэдэгт чинь итгэвтэй байна. Харин ч бөөн баяр байсан биз тийм үү? Вайхафтын ууган хүү чамд мөнгө өгч, эзэнтэй чинь гэрээ хийхийг хүссэн байх шүү дээ. Хэрвээ энэ гэрээ бүтсэн бол чи тэр Олфер гэдэг новшоос их хэмжээний хүч авах байсан. Магадгүй чи нойрны жибэлсаа өдөгчөнтэй хэдийн гэрээ хийчихсэн ч байж мэднэ. Чи шоновтаа автаад л гэрээ хийхийг хүссэн байна. Үхмээргүй байвал бусдыг буруутгахаа болоод наад амаадат гэж хэлв. Юужин дахин орны зүг алхаж тэнд ухаангүй хөвтөх Юудыг хараад маш ихээр уурлав. Ухаангүй хөвтөж буй Юудыг хүчтэй алгадам унахад Юуди цусаар бөөлжин цочсоор ухаан орлоо. Юужин одоо ухаан оров аха гэж хэлснээр энэхүү хэсэг дуустдаг. Энэ удаагийн Parf Mine энэхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.